Турк улсыг 14 хоногт байж болох хамгийн их юм үзэх маршрутыг энэ дэлгэцэн дээр гарсанчлан зохиосон. За үүнийхээ дагуу бүх буудлуулан машиныхаа түрээсийг Booking.com-оор захиалж авсан байгаа. Энэ Efes-ийн South Gate дээр нэрж байгаа маа. Хойдолтой North Gate дээр нь бол үндсэн гейт гэж байна. Ер нь бол South Gate дээр нэрж орж болно. Энд чинь 150 Turkish лираар машина парклцсан юм байна. За тэгээд энэ South Gate-ийн бүгдээр орох болцоотой энэ тикет авч болно. За Efes-ийн төлбөр бол 40 евро. Монгол мөнгөөр нэг 160-70 мянга төгрөг юм байна нэг хүний. South Gate-ээс нь орж ирсэн. За тэгээд South Gate-ээс нь ороод цаашаага Efes-ийн үндсэн амфитеатр болон гудамж руу ороход 2 км алхна гэж байгаа маа. За энэ гадуур нь бол морин тэргээр үйлчлэгөөс үзүүлдэг юм байна. Морин тэргээр 1000 лир төлөөд монголоор бол 100 мянган төгрөглөөд 5-6 хүн ойролцоогоор суугаад энийг уулыг нь шууд морин тэргээр тойроод яг үндсэн цаад үзүүдээр буусгасан. Тэгээд цаад үзүүрээс South Gate-ээс South Gate руу алхаад ирвэл нэг л ирээс инэ тэгтээ бүх юм үзчихнэ. Тэгвэл цаг тэмэлттэй би амраа. Морь туристгүй майл гэж. Хүний тоо, жуулчдын тоо бол үнэхээр их байна. За тухайн үед бол ингээд ийм чулуугаар ингээд годомж ийсэн байгаад байна. За зарим нэг хонхоогоор нилэгдсэн байна. Тэгтээ ер нь бол их өргөн бар нэг 4-5 метрийн өргөнтэй годомж тухайн үед л ийсэн байсан баг. Энэ Efes-с бол манай эртний өмнөх 10 дугаар зуунд бол анх энэ грекийн үндэстнгүүд бий болсон байгаа. Тухайн үеийн үндэстнгүүд нь грек гаралтай. За тэгээд энэ бол манай эртний 15 дугаар зуун хүртэл хүрэлсэн. За 2500 жил орчим байсан. За 15 дугаар зуунаас бол энэ орхигдоод үндэндээ жоо эзгүүрсэн. Тухайн үед ийм дэгшин гадаргуутай зам хийсэн байна да. За энэ дундуур нь жоо бетон орчиж энэ нь сүүлд сэргийн засварлахдаа хийсэн байх. А дундуур нь дайм байна уу юм гэж машин тэрхтээ яваад энэ будаал болгосон л ахалтай нөхдүүд. Энэ сүүлд хийсэн манай Викторийн зам сайхан гутал зуурч энэ хуучны чулуунууд бүр хүүцтэй явж чинь халтараад байх юм. Залуучуудаа зөвлөж хэлэхэд олон долоо юмд мөнгө төгөөрж яханд бол мөнгөө хоримтлуулж байгаа сайхан аялсан дээр хаа. Бүр хөгшөрцөө өнөө ингээд аялж байгаа хүмүүсүүд их байна. Жаахан хэцүү л харагд. Явж өгөхгүй тэгээд шалтай явахгүй яваал ядарч шахах юм. Library буюу тухайн үед бол номын сан байсан байгаамаа. Энэ бол сайн тухайн олдурыг бол тодорхой хэмжээ мэдээ сэргийн засварласан бол байгаа байх. Гэхдээ энэ library-ийн одоо юу таалаа бол өстой мундаг хадгалж үлдсэн байна. За эрдмийн өргөөр инхөө. Яа. Одоо хойд энийг сүүлд сэргэн босгосон юм байна л да. Анх олдтой ийм хүү байдалтайсэн шүү ш. За тэгээд энэ дотор ингээд ном уншдаг, гэгэрэл хөтэлдэг газар. За тэгээд төсөөлөл нэг юм хүү байсан болоо. Тэгээд энэ тухайд анх ингээд энэ хавьд яг илэрх үед ийм байсан юм шиг юм. Тэгээд сүүлийн сэргэн босгоод энэ хойд хэсэг нэг босгоод одоо бид яг энэгээр ингээд алхах гэж байна л да. Амфитеатр. Энэ ер нь нэлээд том театр баг шүү. Бид нар өчтөр юу дээр Хомоколигийн театр дээр очсон. За энэ ч уул нь бол үзүүлдэг байсан болтой. Тэгээд одоогийн байдлаар сэргийн засварлах ажил явж байгаа шиг байна. За энэ Efes чинь бол манай эртний өмнөх 10 дугаар зуунд бүтээн байгуулсан баг. Грекийн үндэстнүүд. Бүр өмнөхийнх нь. За тэгээд хожим нь Ромчууд, Бизантинууд. За тэгээд хамгийн сүүлд нь Отманы эзэн төрөн эзэлж явснаар Туркийн мэдлэлт энэ газар нутаг нь одоо Турк гэдэг улсын нэрийн дор энэ газар нутаг. Төрнөөс бол энэ газар нутагт маш олон үндэстнүүд суурьсаж амьдарч газар нутгаа булаалж байсан. Дотор нь Efes Experience Museum гэдэг музей байгаамаа. Тэрлүү нь бол яг 40 еврогийнхаа билетийн дотор энэ үнэн орцсон байт юм байна. Шууд тэр билетээрээ орцсон юм байна. 10 дөрөнгүүд энэ Efes тухайн цаг үеийг илтгэсэн дүрсэлсэн юм видео рум руу орж ирж байна. Энэ их том дэлгэцэн шүү. Өө харах харцаага. За тэгээ бүгдэнд нь чиглэж өгсөн байгаа. Тэр чигчээр нь энэ ч одоо Efes-ийн тайлбарлаад явуул.
хэсэг одоо үүсгэн байгаа сүмийн болж байна. Одоо Ромын хэсэг рүү шилжиж орно гинэ. Энэ их том юу эс биш. Айхтар музей байсан байх шүү. Далайн өрөөлөө гайв шиг. Урд хөрөөрөг ороод ирлээ. Энэ дэлгэц мэлгэцээр бол их л гоё юм байсан байх шүү. Энэ Эфесийн түүх хэрхэн бүтсэн, хэрхэн нурсан тухай ярьж байна. За энэ чаар 15 евро дахиж төлөх юм байна. Энэ чаарханд бол энэ дотор юу гэдэг юм бол бас тухайн ингээд нэг юу юм шиг байна л да. Хотынх нь нэлээ бодтой үлдсэн хэсэг нь байна л да. Ингээд илэгдүүлтийн буулгах нь бол тусдаа дээвэр мээр зассан ингээд тусдаа ордог юу ирсэн байна. Энэ яг томын удал том л юм. Гэхдээ Ancient City of Myra эдгээр нь 12-3 евро. Тэгэхээр Perge байна. Бас 12-3 евро байсан. Тэр мөрөөл бараг ялгаагүй юм байна дөө. Гэтэ яг нэг л листтэй хата бүгдийг л үзэн штэ. Яг нэг Perge ч юм болохоор Анталиад байгаа те. Энэ Ephesus ч юм болохоор Истанбулоос 530-40 км зайтай. Бас нэг өөр хотод байгаа. Бинийг бол албаар зорж үзье гэж ирсэн юм аа. Тэгээ энэ ч болж уулчдын тоо бол амьдчтэй. За яг Ephesus-ийн South Gate-ийн гадаа ингээд кофе шопнууд байна ингээд. Цаана бол янз бүрийн бэлэг дурсгалын зүйл. Тэгээ халуун уушаас ихэвчлэн халуунтай холбоотой малгай янз бүр юм байна. За энэ автобус бол одоо ингээд зогсож байгаа бич юм. Яг нөгөө талын гейт дээр бол машинуудынх нь орж чадахгүй хэмжээд үрдэг гэсэн. Өөрөө битүү. Тэгэхээр энэ уртлаас ирсэн дээрээ зогсоод тэгээд би шинэ ороод ирсэн. Манай буудлын бол энэ ч байна. Хажуудлынхаа буудлаар орж ич өдрийн цай идэх гэж байна. Өдрийн цай манай буудал. Харддаг маань энэ хэвээр хажууд дандаа оройны хоол гэдэг бол өдөр ажиллаж байгаа газар алах шүү. За тэгээд ингээ хөдөө. Ерөнхийдөө тэгээд Эфесүсээ түшиж амьдарч байгаа газар ах шиг байна. Хотел Rebettica гэдэг буудалд Эфесүсийн хотод орж ирсэн. За тэгээд найл нь бол ийм хөө сонирхолтой байна. За энэ 3 дахь орны ч байна. Энэ болон руу гээд. Энэ жижиг юутай. Балконтой. Rebettica Hotel and Bistro гэдэг. Энэ хэвийн нутгийн ерөөсө хоолны газар дандаа rooftop дээр нь. За тэгээд өглөөний цайнууд ингийн ерөнхийдөө түгээмэл юм байна. Ингээд бол уухмаас авчин тавгам талхын. За тэгээд үрцээ помидор, дээдэн сир. За тэнцэний хям байгаа. Аны жоохон тэгээд нэг юм сэлсэг. Ерөнхийдөө газар нэм өглөөний хоолтой юм байна шүү. За Temple of Artemis гэдэг сүм юунд байд юм байна. Одоо Ephesus явах замд байд юм байна. Манай буудлаас арга мэнд талхаад орохос учраас алхачлаа машинтай байхгүй. За энэ Temple of Artemis гэдэг юм хуучны газрын төр байна. Ийшээ бол ирээд бол шаардлага байхгүй манай хүмүүсээ. Ийшээ ирээд бол цагийн гарц. Манай буудал яг хажууд нь Isa Bay Mosque гэдэг. Mosque гэдэг түрхрэ Kami гэдэг юм шиг шүү дээ. Энд ч нэг Турк үндэстний мөрөлдөлдөг одоо сүм гэж ярьдаг юм. Одоо юу Mosque. Тэгээд энэ юу юм бэ? 300 жилийн түүхтэй байна энэ. За манай буудлаас ингээд гудамж харагдаж байгаа байдлаа. Манай 2 дахь болтон гараад ирсэн. Болтон мангар жижиг нэг 2 хүнд гараад дүүрэн. Тийм газар байна.